Нарлаг Австрали улсад зуны улирал иржээ. Хүн эрслээс илүү их кайфыг мэдэрч түүндээ шунан дурладаг. Өөрийгөө сорих, амьдралын үнцийн кайфыг мэдрэх, өөрийгөө ялан дийлэх сонирхолтой хэсэг найзууд сонирхлоор нэгдэн 6 дахь дугаараа хүрэхээр Монт Кера Лука, Сиклип Бриж, Катаракт дам зэрэг газруудаар аялахаар хүлгийн жолоо мушиглаа. Экстрем аяллаа давуу талуудаас дурдвал хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж ямар энгийн амьдарч байсныг ойлгуулна. Мөн айдас эрсдлийг даван туулж чадсанаар тэр мэдрэмжийг ахин авахыг хүсч адал явдалт аялалд дурлаж эхэлнэ. Ингэснээр биеийн болоод сэтгэлийн эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжрахаас гадна хурдан хугацаанд шийдвэр гаргадаг болгох давуу талтай. Тэр тусмаа эрчүүдийн аялал нөхөрлөлийг баттгах, багаар ажиллах чадвар нэмэгдүүлэх, нэгэндээ итгэж сурах, мэдлэг мэдээлэлээ хуваалцах гэдэл ёстой л хорвогийн хамгийн сайхан мэдрэмж юм шүү. Үзэгч та бүхэн маань ч гэсэн оршин суугаа газар та эрчүүдэрээ гараад ганц өдөр аялжиж байгаарэ гэж зөвлөе. Харамсахгүй шүү. Бид Монт Кера оргилд гарч өглөөний цайнд баянштай цай хүртлээ. За өглөөний минь залуусаа бас өглөө өдөр орой минь манай контентыг үзэн суугаа дэлхийн өнцөг болон бүртээ залуучуудаа бас хүргэе. Тэгээ энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд маань үндсэн багийн бүрэлдэхүүн дээр би өөрөө юмч бас дахиад нэг юмч нэмэгдсэн баяртай байна. Нэрийн бүтэн баяр энэ залуу нэмэгдсэн байгаа. За тэгээд бид нар өмнөх эпизод дээр Сиднейгээс хойд зүгийг сонгосон бол энэ удаа бид нар яг урагшаага явж байгаа. Тэгээд замын маань маршрут Монт Кера. Тэгээд усан цахилгаан станц үзнэ. Усан цахилгаан станц хүрэхээс өмнө бид нэр Бартаа замаар туулна. Энэ удаагийн Бартаа зам маань шансаа шалгасан бас хаард хэцүү байх болов те. Тэгэж найдаж байгаа. Тэгээд бүгдээр амжилт хүсье залуучдаа. Өргөшөө. За гараа бүгдээр. Энэ дээр их байна. Яг энэ Монт Кера юуны маунтны яг одоо тэндэг юм уу хилийн оргил зэгийн самбар юм шиг бай. Тийм шиг тий. Шинжлэл мэппинг форт юм. Сиднейгээс 60-70 км-ийн зайтай Wollongong гээд жижиг далайн эргийн хот хөдөөний сууршилтай гэж явагддаг. Тэгээд амьдрахад их таатай хот байгаа. Энд 2 жил барилга дээр ажилласан, ажилч байсан. Далаатай ойрхон, уултай ойрхон яг л Монгол хүн таарсан сайхан 10 алхаа далаа наашаар уул руугаа юм нам гүм сайхан хот үү. Сиднейтэй ойрхон. Сиднейд монголчууд уусаа байнга ирж ер нь ойрхон зам шулуун урдны замаар цаг дахиад ороод ирдэг учраас үзэж харах юм ихтэй. Ийшээ ингээ нэг сүм буддагийн сүм ингээд Кэма гэдэг ишээ цагаан арьс дээр мэрэг гэдэг янз бүрийн зөндөө үзэх далайн эргээ загаа зөндөө их сайхан газрууд байгаа. Тэгээд ийшээ лав явахгүй зөвхөн ийшээ буцаагаад энэ далай дээгүүр явдаг юм гүүрэн дээр очиж буцаад уул руугаа усан цахилгаан станц руу явах юм. Эндээсээ явахгүй. Ер нь дараа маршрутаар ийшээ улам лав далайн эргээ дагаад өөр зөндөө үзэх гоё газруудыг нэг нэгээр нь танилцуулаад явах болно. Монголоо бол хотог өндөр юм уу тий.
Монголчууд баянштай цайг хийх үе дарах ядаргаа тайлах зэрэгт сайн химээдэг. Хүний нутагт 7 хоногийн 6 өдөр өөрийн 5 жингээс өчийн бүрийн хүртэл ажлын хүнд цалингийн ахиуг харж зүтгэж байгаа монгол эрчүүдэд яг л тохирсон үнд. За манай болдоо өглөөний цай хийж байна. Yes, өглөөний цай. Сүүл. Өглөөний цай. Элаарэ. Оо, тассан өнний сүүл. За Монголоос ирсэн хариу. Ах юу яа, карго утсан. Карго утсан. Тэр нь жоохон тийм те. Юус хаач найраа байгаа та. За энэ удаагийн дугаарт манай бүтнээ явж байгаа. За сайн байна уу. Хайдад янз бүр нэгцэндээ баяртай байна. За сэтгэл маш өндөр байна. Энэ нэг л авчих шүү дээ. За дороо яаж чинь. Харин энэ дөрөв юу гэсэн чи програмын удаа ажиллах хуваалцах юу гэж ажиллах болчихлоо. Дөрөв гэсэн бэлдэж байна. 2 дронтой гангаа авах нь да. Үнэн шарууд жоохон уухан зү. Яагаад? Монгол шаруудаас тийм юу биш үү те. Бас нөө хуурцсан болсон байдаг шүү дээ. Тийм биш. Бодсон бол байна. Монголч юм хагас болгоцсон байдаг шүү дээ. Өөртөө шар би энийг өчтөр харин бүр хатцмуураас хайжгаад байд юм байлаа. Шар бодож юу юм шүү дээ. Шар бодож талын юм баха. Тий, шар бодоотой гоё болд нь шүү дээ. Юу ч. Одоо ингэ банштай цай юу гэдэг. Одоо энэ алт угаахтай ингэж сурцсан насаараа. Угдгүй юу? Жинк Монгол урцсан. Ядаргаад өөр ингэж харж байгаа гэх юм. Монгол урцсан. Яг энэ Монгол урцсан. Жинкнээс Монголоос ирсэн. Жампер тэндэг юм билээ. Yes. Хатлагдаг. Гоё. Өнөөдөр ч гоё өдөр болох нэ. Nice. Би гиданы болцсон юм аа нүлээ. Гиданы. Гида гэж одоо ямар хоол вэ? Гида гэж яг өчтөй хоолоо. Энийг би одоо өдрийн цайдаа хийж өгнө. Хүн болгон хүлээцтэй байх гэж асмаар гэж гида гэж нэрлсэн юм аа. За. Одоо бол нууц юм байна те. Одоо бол нууц. Ер нь бол дараагийн хоол хүртэл бас би бодлоо тооцоолоос тэгж хийсэн шүү. Хоол бол наа өөх чинь үлий чинь даанаа гэх. За баярлалаа. Амтхан юм. Цагаанууд оолоос тэр машинууд та нэг машин орж иж очдөг. Шинэ машин энд буудаг аахгүй. Тэр усан онгоцтой шүү дээ. Усан онгоцоор ингэж ирээд тэр бомтон дээр буугаад эндээс тракер Сиднейрөө явдаг аахгүй. Та нэг шинэ тэргүүд орж ирж. Гэдэлт сабскрайб дараарай. Лайк дараарай. Аяллаа эхний үзүр Сингэлсэн агаар, эх цад, хараа үл хүрэм Тасманы тэнгист байрлах Sea Cliff Bridge.
Энэхүү гүүр нь 2005 онд 52 сая австрал долларын өртөгтэй баригдсан явган, дугуйтай, тээврийн хэрэгсэлтэй зорчих боломжтой 455.6 м урт үргэлжлэх архитектурын гайхамшигт бүтээл юм. Гэдэлт сабскрайб дараарай. Лайк дараарай. Оффроуд аялал нь машин техникийн бүрэн бүтэн байдлаас гадна тоноглол хэрэглэлийн зардал, цаг зав гэдэл ер нь хүн бүрийн хийх ажил биш. Бид чакуулуудын хажууд жарахаагаараа байгаа болохоор хүнжлийнхэн хэрээр л хөлөөж хийлээ. Юу өмссөн юм бэ? Оффроудынхаа бэлтгэлийг оцаагаад нэгээд танкийнхаа малгайг өсчөөд ширэг үзнэ. За. Орос танкчны болгоо тийм ээ. Оффроудтай ингээл ингэжл юм штэ. За. За. Би танкера бойлоо ийдэг. Энэ бүтэхгүй. За гайгүй. За энэ бол явсан. Хүн явахад тийм. Машинтай явахад. Нэмэтэр харах юм уу? Хугацаанд хараачих юм уу? Ам хурдаараа дээрээс нь сэлж байгаа та. Яа, хурдаар юм чинь хараач уу? Ийшээ хуусын жишээ гарна гэж байна. Ацаж гарна. Цуцгарны гэж байхгүй л та. Хараауудыг саяны наваарагийн хажууд дааж байсан.
Ингээд хөдөлт очих шүү дээ. Юу цус юм уу? Энд нэг амт буудуулж яасан. Ингээд цус руу ингээд. Тийм ээ тий. Дэс ингээд ийшээ явчихсан орцсон. Тийм ээ шүү. Тэгээ хөр ямар амтан бодулсан бол тоо. Бугын хомоол. Буугын хамоолоо. Аа, За өгүүлэх нь. уугуулж жаад ариусгана. За. Одоо чигээр. Нөгөөч. Юу дарга юу. Юугаар төрөөрөө хараа. Гэдэрт сапракайз дараарай. Сайч дараарай. Үгүй болчихлоо. Одоо ямар ч юм бодлоо. Идэж болдог юм. Жимс болдог жимстэй. Энэ бол жоохон хэцүү. Ер нь аймаг руу ороход жимс айгуу. Гэтэ дандаа хортой байх уу? Яг байгалийн Монгол шиг юм зэрлэг иддэг жимс бол ховор гэдэг үг те. Ховор ер нь баг л. Амт байхгүй. Мөн ногоо. Ногоо. Агуу. Адны байгаль Монголын байгаль хоёрын ялгаа бай. Монголын бол илүү амьд. Юм гоё. Ойрхон. Яг ч орсон гоё гэдэг тэгээд уудах надад. Австралих ингээд харагдаад гоё ойрхон болсон. Орж уудахад хэцүү дан шин. Огоо Аз ихтэй ч гэдэг. Монгол руу шуу айгүй олон төрлийн шуутай, олон төрлийн өвстэй. Манай Монголын ялгаас байна. Монголын залуучтай тэгээд Монголын эх орноо хайрлж гоё яваарай. Байгаль бол тасархай шүү те. Монголын байгаль үнэхээр байх. Дараагийн үзэх газар маань Катаракт далан. Энэхүү далан нь Сиднейн хамгийн эртний үзэгсэлэнд байгууламж юм. Тус даланг 1902-оос 1907 оны хооронд барьсан ба тухайн үедээ Австралийн хамгийн том инженерийн төсөл, дэлхийд дөрөвд орох том төсөл байсан юм билээ. Миллион галлон биш. Миллион. 1902-аас 1907 5 жил ирсэн шүү. 1908 он. Яа нэг юм газар юм да. 429 мянган евроо 5 жил. 5 жил байсан. Хямдхан биш тийм. Хоёр нэг хашаас цаагаалтай. Одоо аншаар бол нэг бэдрүүм юм болсон. Доллар ухаа тухайд евро байхгүйсэн. Аа, тэрийг нь юу нэштэй зовлон юм. Гадуурлын энэ хэсгийн конкрет юм байна. Тэгээд өмнө sandstone конкрет юм байна. Болгоно. Яаж ийгэл бол ярилцаад Оосон гэсэн. хасан биш. Цол нөө Sandstone конкрет гэж. Тэгэхээр sandstone ч нэг нэг юм шиг хаа. Одоо 2 хэмээн дотор байдаг. Монголчууд бид яагаад ч юм хаврын яргуу идсэн ямааны шүл уудаг та.
Энд ч бас яргуутай төстэй 10-аас 11 сарын үед ургадаг маш олон төрлийн цэцгэс байдаг. Тэгээд тэр цэцгнээс эдсэн байж болзошгүй зэрлэг ямаа нэмэхээр говийн жимби хийж идэхээр ойн гүнд отог юугаан гаргалаа. Алуу хүчбау хамгийн дутан гэсэн хүчтау хотоо хотны хамтж хүмүүс наваа лавинаач хахыг бодог хийдэр ухын амри явж машины багаж газан хийдэг ав махтууш магтуу арга хийлэг ав хотын захад очи зүгээр энэ дээр яачна вэ? Ихнэр нь чи зуурдаг л байсан юм биш үү? Яс энэ 3 зурж байгаа юм шиг 3 зурхгүй байна. Яагаад? Ихнэр намайг 3 зурдаг мэдчих штеп. Олон жил нууж ирсэн штеп. За. Би одоо нэг алдарт айл өглөөнөөсөө ярьсан гита гэдэг одоо хийх гэж байна. За яадаг бол вэ? Гитаныхаа төлөө үлдсэн яа. За ямар ч үсэн. Гитаг ихтэй ингэж явсан. Хоп. Ингээд паг орж ирсэн. Одоо ингээд ажиллаж байгаа. За өнөөдөр спешиал хоолнд Австралийн зэрлэг ямаа байдаг. 1788 онд хамгийн анхны полот Австрали улсад ирэхдээ ямаа авчирсан юм. Тэгээ ямаага алдсан. Тэгээ одоо нэг 4 сая гаруй ямаа Австрали зэрлэгээр амьдарч байгаа. Ер нь бол яг энэ өмнөд хэсэгтээ бол ямаа ихтэй байгаа. Австрали амьдрах нөхцөл юу энэ одоо ингээд та бүгд харж байгаа дандаа навчит моднод байгаа шүү дээ. Ямаач ер нь голцоо ууланд навчит модоор хооллдог. Амьдрах нөхцөл таатай болохоор ямаа айгүй хөвчсөн. Тэгээ эднийх нь нэг амьдаар нь барьж аваад тэгээд мах бэлтгэлийн газар аваачиж жагаад ядалдаг. Тэгээ ерөнхийдөө гадагш нь гаргадаг. Экспорт хийдэг. Ямааныхаа махыг өөрсдөө бол хэрэгэлдэггүй. Ер нь маш бага хэрэгэлдэг, бараг хэрэгэлдэггүй шахуу. Ер нь гадагш нь гаргадаг. Тэгээ энэ feral goat гэдэг энэ яг нэг зэрлэг ямаагаар жимби гэдэг юм уу гэсэн бодолтой бэлдэж байна. Тэгээ бас бидний аяллыг бас дэмжиж Сиднейд үзэж байгаа хүмүүс байгаа бол Top Ride-д энэ айргийг хийж зардаг. Яг манай нутгийн одоо манай архангаахан ч ер нь нэг аар бол эзгий цагаан эдээд ер нь их сайн штэ. Тэгээ өхрийн сүүгээр яг л адууны айраг шиг ийм сайхан айраг Top Ride гэдэг. Одоо энэ доор утаснаа харагдж байгаа та бүхэн бас утас руу залгаад захиалаад ууж болно. Сайхан айрагтай. Бас энэ юунууд яд юм лээ. Adelaide, Melbourne эднээс захиалангууд шууд нь тэгээд явуулцдаг. Тэгээд бас хүмүүс захиалаад ууж болох юм байлээ шүү. Айрагны хувьд бол янз юм лээ. Яг л гүүний айраг шиг. Хол байгаа, нутгаас хол байгаа бид нарт бол ерөөсөө айраг л болчихж байгаа юм л та энэ ч. Янз юм байна. Монголын цагаан сар наадам энэ төр болдог штэ. Тэрэн дээр нэг бихийгээд хуушурын асар гардаг штэ. Тэнд байнга зарагддаг айраг. За, нэг шалгаж үзье та. Тэгээ монголч бид нар өглөөж удаг. Бас яварсан Сиднейд ингээд нэг өглөөгöd амсаа үз. Ярих юм байхгүй ч та. Дээд уралдаа хөрөнгөө дэрэгдүрэндээ амсуулгүй ямар сайхан айраг болоо вэ? Сидней залуус амсаад үзээрэй та бүхэн. Гоё айраг байна шүү. Манай блогийг маань Монголоос 4 дугаарыг хамтарч ажилласан Shell Shop одоо бидний аялал офисын нэр лого бүгдийг Монголоос хийлгэж бидэнд явуулсан Shell Shop хамтарсан. Энэ удаа болохоор Сиднейд айраг хийдэг ханга айраг хамтарч ажиллаж энэ удаагийн дугаараас нэг ивент Чиг айраг шүү дээ. Час хийж байна. Яг юм шүү дээ. Монгол бол одоо булган дундгой архангай айргаараа бас алдартай шүү дээ.
чи бас нэг астралдаас эдгээр бас хайр гэж байгаа юм байна. Яг л гүнээ хайр гэж шүү дээ. Хайртай нутг юм мэдж байгаа. Аль нутг вэ? Дундгой шүү дээ. Дундгойн За жинхэнэ хайртай нутг да. Да. Эдгээр хангаач бас хайртай байдаг шүү дээ. Энэ бол бас л үнэний сүгээр ийс хайр гэхэд бас. За. Хамт бол яг ба шүү. Нэг хүний нутагт байгаа бид нар чинь хамгийн түрүүнд айргаа их санд гэж тэ нутгаа санд айргаа санд. Хүний нутаг ингээ айргаа олж өгнө гэдэг бол тэгэхээр Дазаа аль нутг вэ? Ус аймаг. Тэгэхээр гоё айраг байна. Баярлалаа. Алуу хүч бау хамгийн дутан гэсэн хүчтэй хотоо хотны хамтж хүмүүс наваад авинаач хахыг бонд кидэр ухын амри явж машины багаж газан хитиг ав магтууш магтуу авны хитиг ав хотын цаглаач зүгээ шилжиг ав стики бодос гасаун эдгээр гэрт биш би өөрийн байр саунд яг пидери гараа товцаагн би бол мистер ди юу сайхан дуусайхан Гита гэдэг дээр ингээд нэг зөрчил гарсан. Миний мэдгээр бол ерөнхийдөө Эмрэн гита гэдэг ингээд гоё өргөн хэрцэн гурилтай, тийм сүүттэй, тийм гоё хоол бэси. Манай имээ хийж өгдөг байсан. Ерөнхийдөө бараа аймгийнхын мэддэг юм шиг боловч сквадрын хүүхдүүд бол мэдээддэг байсан. Тэгсэн чинь харин ах шал өөрөөр хийгээд нь бас ингээд гараад ажиллаад байсан юмар ингээд яаж хийдэг байсныг одоо харцгаая. Хүн болгоо геда гэж хэлчихээр нөгөө хүсэн хүлээдэг хоол нь болоод байгаа байхгүй. Ягаад тэгэхээр геда гэж одоо яа өдөр болгон ингээл идээд ч юм уу нэг ийм хоол болохоор хүн сонирхолгүй байдаг юм уу. Тийм учраас хүн ингээ өөр нэр өгөөд тэр геда гэдэг байгаа байхгүй. За ингээ геданы маань очир одоо гарлаа уур савсаа төвтөө маань гарлаа. За энэ маань ингээ алдар давшаа маань байшаа. За айгоо гоё. Стоп. Лавшаан дөрөв Монгол байхгүй даа гэхдээ их сонирхолтой. Ингэж яваад энэ ч бас айгүй гоё өстэй. Гита чирс гурилын цацтай байв. Тий харин анзаарсан сая та нар. Би ч одоо Гита нэ. хондгой байх шүү дээ. Гита нэ нутг. Вуу. Лавшаа туян хоёроос Монгол ирэх юм бол хизээч одоо өөддгөө хоолнуудын нэг төрөл байгаа юм да. Ажил хийгээд ядраад ингээд байж хахад лавшаа маань ядраа тайлдаг тийм ээ. Би бол одоо хизээч лавшаа төмөс өөддөг юм шүү дээ. Манай эхнэр одоо намайг байнга ямар хоолыг ингээд уцтаад асуухаар би төв эсвэл лавшаа чи одоо наадхаас өөддөг юм гэдэг би ядраад шүү дээ хайр. Ингэж ярьдаг. Тийм л хоолны нэг төр шүү дээ. За. Гедагаа хийсэн. Угаасаа юу юм бэ л. Одоо энэ хоол судлаач, түүх судлаач нар бол одоо энэ жимбиний талаар бас судалмаар байгаа. Ямар интернет ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээ одоо говийн жимбил гэж ярьдаг. Тэгээ одоо яг яаж үүссэн, хэн үүсгэсэн, хэн зохиосон мэдэхгүй шүү дээ. Ямар ч мэдээлэл жимби гэдэг нэр шил л байгаа. Яагаад ч жимби гэдэг нэр өгсөн тий. Жимбиг нутаг болгоо хийдэг. Говийн жимбил гэж байна. Тий од мөндрийн баг бүх дугаарыг үзэж байгаа. Тэгээ од мөндөр дээр одоо ярмаар байгаа хөх тий жимбиг судалж байгаа. Тий одоо ерөнхийдөө бол говийн жимби бол юу яаж байгаа штэ. Өөрийнх нь досонд хуурдаг. Яг бидний энэ одоо ингээ бүх усыг ингээ авчиж байгаа байхгүй махныхаа шүүсийг авчиж байгаа. Тэгээ бас юм өгчсөн одоо ингээ ургамлын тосмос гарцсан учраас ингээ ургамлын тосоор төрөвчлж байгаа байхгүй. Өөрийнх нь досонд болгоул удаа шүү дээ ер нь. Тэгээ тосмоо гарахаас өсвөл. Тэгээ яг нэг юу ч нь бол жимби ч нь бол хүн болгоно нэг өөр өөрийн жортой байгаа шүү дээ. Миний жор бол личо. Миний бол томат личо байгаа. Личо. Энэ бол юутай личо нь мөнхтэй личо нь гоё бол. Мөнхтэй личо манай энэ Австрали олддоггүй. Тий. Орос бүрэн дээр. Тий орос личо байгаа. Боттой гэдэг арга юм уу? Боттой гэдэг маань ингэж ярив.
Урагснасаа яа. Урагснасаа ялгаад ортлоос томуудын нэг уудалж арай хямдхан тавиад дижүүдийг нэг уудалж арай өнцтэй тавиад тэгээд Монгол төмсийн удууд айгүй болцсон айгүй хурдан болов гэсэн. хайлтгаа хийхэд гайгүй ялаагүй юм. Тэр бол энэ нөгөө нэг хүмүүсүүд ингээд шар төмсгөө байт юм байлаа. Яг нөгөө нэг манай нөгөө хаанах юм билээ дээ. Шар төмсгээд байдсан шүү дээ. Шаранголын шар төмсөө. Тий, яг тэр шиг шар төмс байт юм байлаа. Тэр нь бүр хурдан болт юм билээ. Яг совтоос л болдог тий. Хаанаас илээ. Яа, бүр амар чигэрлэг. Чигэрлэг төмс болдог шүү дээ. Монголын төмс байдаг та. За тарган тавтаа одоо сайхан хаварч иж байна өө. За, онтой сайхан хаварч байна. Онтой сайхан зунших гэж байна. За, тэгээ зуншлах сайхан уу? Зуншлахтай хэлж шүү дээ. Австралийн зун. Тий. За, ажил төрөлтэй. Яваад. Хэлбэрээ ажил төрөл хичээл ам. Яваад. За сайхан жимби маань гарлаа та тийм ээ. Яманы махан зэрлэг ямаа тий. Зэрлэг ямаа. Тэр ширээгээ авчаад ийш төхүүлээд тавьчих. Тэгээ наача одоо хоосон бэлтгэлийн ширээгээ одоо явчих. Батрыг л бүтэн янзтай өнгөсч юмсэн. Бүтэн хаппи янзтай гэх юм. Хоолны авьяастай байсан. Тэг. Бүр бас хоббитой ч юм тий. Ерөөсөө хоолнд авьяас гэж ер нь баг шүү. Хобби л. Хобби. Юм авьяас хөлөө урнаас нь гарч ирэхээр баг. Авьяастай. Манай аавч ер нь фэри оолтыг дуртай юм байна. Өвл юм да тий. Том өв. Ямаас ямаа. Хамгийн гол нь ингээд хөдөө хээр ингээд гоё. Яг одоо 60-ны юм да. Тий. Цацад бацад арай ондоо нөгөө. Орон сонгож бас сайхан шүү дээ. Хоол нь чимэг нэмэн, амт нэмэн. Ер нь сонгон бол сайхан шүү дээ. Сонгон сэрмэс. Тэгээд энэ нэрээс янз юм байна араа. Ингээд яг зураг авахаар ингээд уур савсаад жоохон яг гоё яахгүй юм. Гоё ярьж. Энэ галыг мэж хийж Мэж хөрөлдөж байна. Өнгө галны өнгө өрслөгдөнө. За. Яаж өрслөгдөнө? Яалч юм мэж юм байна. Энд чи өнгөөр асаад эхэллээ одоо. Донд байх юм бэ. Хөгжилтэй хөөртэй нэг өдрийн аялал маань дуусч хог хаягдлаа ангилан ууталж гэрийн зүг мордлоо. Энэ удаагийн аяллаар хүний гараар бүтээгдсэн гайхалтай сайхан төслүүд байгальтай хоршин оршиж өөрийн үндсэн үргээ биелүүлэхийн хажуугаар аялал жуулчлалын томоохон хэрэглэгдэхүүн болж байгааг цагаахнаар атархаж үзэн сонирхлоо. Бидэнтэй хамт байж, бидэнд урам өгч, лайк, шеэр хийж, ээлдгээр шүүмжилж, бас магтаалын үгээ харамгүй хайрлаж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Зүрх хүртэл альтермаар зүрх царайнд уралмаар зун цаг шиг бүсгүй чүүл зугаацхан бүжээрэ